Ингэж болохгүй шүү мөн. Би зүгээр анхааруулж хэлж байгаа шүү нэг. Эдэг маань өөрөө тархины төвжийг тайлж байгаа юм шүү. Манай нэг найз битээр бас нэг аавынх нь 30 машиныг хулгайлаад. Яа. Соён гэгэрлийг зөвхөн соёл урлагийн ажилтнууд өгөх ёстой юм биш ээ. За. Энэ микро орж байна те. Нэг дуурж байгаа юм. Дуурж байгаа. Тэр яриа гэх гэсэн юм аахгүй юу те? Тэр зүгээрээ. За драмын театраас аль чиглэл рүү явах вэ? Сүхбаатар дүүргийн засаг даргын хамгаалал газар хөдөлж байна. За ингээд Монгол улсын гавьяач жүжигчин Амгалан Баатар гэдэг ах маань ахийнхаа машин дээр суудсан байна. За тэгээ битээр Сүхбаатар дүүргийн чиглэл рүү явж байна. За сайхан хаврын дунд сарын минь төг үргье ах та. За сайхан аварч байна уу? Сайхан аварж байна хаа. Ирж яваацаа гэдэг үнэхээр сайхан байна шүү. Сайхан байна, гоё байна тий. Тэгээ би одоо энэ машин дээр подкаст хийж байгаа. Аа. Тий, тэгээ гол нь бол яг энэ одоо их хотод амьдарч шүү дээ бид нар. Жолооны хард бол зөндөл юм байгаа шүү дээ. Тий. Хамаг амьдрал энд өнгөрж шүү дээ. Өнгөрж шүү дээ. Ямар сандал ийм том машинтай явах вэ ах маань. Одоо сүүлийн үед би мопед унж байгаа. Зөв аа. Тий. Тийм учраас бас ингээд ахыг машинтай байгаа дээр нь чи бас их ажилтай олдохгүй шүү дээ бас. Тэгэж. За тэгээд энэ подкастыг хаагур яаж засч байна? Тэгэл яг одоо миний сугаар л. За тэгээд минийх ч одоо нөгөө зөвхөн машинд биш те. Онгоц гал тэрэг автобус гэлээ ерөөсө явж байгаа бүхэл газар ингээ яваад тий. Ах маань одоо хэдэн оны жолооч вэ? Би ч айл та 99 он байх шүү. 27 жил болсон юм шүү. Тий. За жолооны хард бол 27 жил одоо болж байгаа. Дөрөв мөрмөл нэг зөрчдөг юм уустай. Ер нь зөрчижсэн түүх байгаа юу? Гайгүй залуу молоо хөлтүүд тэгээд бас нэлээд далдрал байлаа шүү дээ. Хурдлал тий. Машины хард одоо ингээл одоо төгжирч явхад яг юу боддгоо, гоё уран бүтээл бодож явдгоо, эсвэл сайхан айдуу бас сонсоод явдгоо. Ер нь голцоо юм хөгжим сонсоол тэгээд хамгаач хөгжим сонсоо явж байгаа чинь тэгээд нэг уран бүтээлийн санаа онооч гэдэг юм уу те дөрмөрөө одоо улсын драмын эрдмийн театрт ямар алба хасж байна жүжигчнээс гадна. Би ч юу нэг үйл төсний хорвон дараагаар бас яваад жил явчлаа шүү дээ. Тэгээ бас дээрэс нь уран бүтээл хэлцээгээ дарга хийж байгаа. Зөв. Нодлон би яг нэг манай театрын удирдлагыг солигдоод ажил их байна. Ажил ихтэй. Энэ машиныг бол аваад тэр удаж байна та. Машин ч бас нэлээд солилцсон баха тий. Зөндөө солино зөндөө сольж байгаа шиг. Албаар тэгээд өнөөч яг одоо олон хүүхдтэй айлтж гэх юм уу эсвэл ажил төрөлж гэх юм уу. Би ч одоо чи ахыхаа анхны одоо номадтэй хамтарч би дааж хийсэн одоо үнэргээ кинонд маань чи өөрөө орсон шүү дээ тийм үү. Одоо ийм албаар ийм том зайтай машин чинь ялангуяа одоо тэр продюсер хийж байгаа хүмүүст бол маш хэрэгтэй юм гэж үүштэй зөөхөөс ахуулаад тийм шүү дээ. 3-4 жилдээ оноод явж шүү. Ер нь хэрэгцээндээ тааруулж тийм шүү дээ. Ер нь одоо ч юу гэдэг залуу байсан шиг нөгөө машинаар гангардаг тэр юм өнгөрсөн шүү дээ. Хоёр хаалгатай спорт машин унж манаал ингээд явахтай тийм нас өнгөрсөн. Тэгээ яг хэрэгцээндээ тааруулсан. Тэгээ ч хөдөөд явсан гэсэн ер нь явдаг бууд ингэж нэлт юм лээ шүү дээ. Албартын групп. Үнэхээр гоё юм билээ тий. Ер нь хөдөө гадаа гэр бүлээрээ явах тэгээд бас олуулаа явах тий. Олуулаа явах тэгэл олонтой хүнсэн бол ер нь иймэрхэл машин авсан зэрэг тий. Яалч гэ тий. Та бол машинуудаа ингээд одоо тийм машин ийм машин гэж хэлнэ шүү дээ. Тэр одоо унжсэн машинууд одоо Монгол улсын гавьяач жүжигч Амгалан Баатар гэдэг хүний ер нь машинууд юу гэдэг юм бол эзнэ. Ямар огцом зонтой өнгөрөө авдаг. Огцом зонтой. Надад идэвхжсэн машинууд яг тэгж бодох хэрэгтэй. Яа энэ ямар огцом зонтой ямар огцом тоормж огцом хаазаа хишгчтэй. Олон сигнал дарж ингэдэг юм бэ. Залуу үед бол яг л тийм юм шүү дээ. Чинь одоо ингээл хэрэлдээл яваад гэсэн. Одоо бас ч ихтэй загнуулаад тэр бол гайг болчиход байгаа. Өөрөөр хэлбэл тэгээд тий түүнээс энэ чинь угаасаа тийм төгжрээ гэдэг чи одоо хүмүүсийн номер 1 юу болцсон ба шүү дээ тий бас проблем тий хүнд стрессийн эхлэл болчиход байгаа. Энэ үед бас нэлээл хүнддэг байлаа. Одоо тэгээс үлдээ эвлэрдэг болж байна дөө. Тий. Хэрвээ та одоо хотын дарга байвал одоо энэ төгжрээ ч юм уу энэ хотын замын хөдөлгөөнийг ер нь бас яаж зохицуулъя гэж боддог вэ? Үгүй тэгээ үеийн дарга ингээд төгжрөл бууруулна, утаа бууруулна гэж зайлуулна ингээл
ажлаа хийгээл үзэх юм дөө. Тэгээд хамгийн нэгдүгээр хүмүүсийн ухамсарыг л одоо өөрчлөх хэрэгтэй юм билээ л гэж одоо яг шууд боддог болчих. Нарийнхан замтай байна уу, төвжрээтэй байна уу биш аа? Одоо тэр Япон гэж бодлоо чи тий. Үнэхээр одоо ингээл та би гэдэг энэ нарийнхан замд орохын тулд эхлээд уртгаа гаргачаа дараа нь ингээд ямар гоё орж байна тий. Тэгэхээр манайхад ингэж ихэд тэгээд нэг бол тэгэл байхгүй. Тэгээд чагтан төвжээ хийгээч байгаа шүү дээ. Хүмүүсийн ухамсарт л одоо суулгах. Тэгээд зайлвал одоо тэрэндний яг гал манай цагдаагийнхан замын цагдаагийнхан бас зөндөө бол сайхан аян зарлахын дэжид болгоно тий. Айж юу бол аяндаа хөрөндөөч гэдэг юм уу тий. Яарад явах бай. Яарад явах тааш гэдэг юм уу. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн тэр нэг тархины төвжээ болцсон гэдэг шиг хүмүүсийнхээ тарих оюу ухаантай л тулах нь хамгийн одоо зүг арга юм болов гэж бодож шүү дээ. Тий. Би нэг зөвөр яг одоо бас ах нартайгаа бас олон сайхан уран бүтээлд орж ирлээ. Нэг дөөр дээр 2007 онд байдаг лүү хэдэн онд байдаг лээ. Хормын бэлэг. Хормын бэлэг. Бид нар орж исэн хамт би бас тэр жүжигэнд нь орж исэн. Тэгээд юу ибэ байхдаа би ордны баруун талын уршаа явдаг замаар нь явдаг байхгүй. Тэгээд төгжирсэн. 2007 онд шүү дээ. Тэгээд цаана та хэд яриад идэг. Өө яач вэ та хоёр юу болчихоо гэд. Тэгсэн чинь ибэ байхт гэдэг байхгүй. Талбай дотор явшаа дөөрл орчихоо дөөр тоглож исэн байхгүй. Тэгээд ингэж урдуур нь тойрон ямарчсан нэг амжид очижсэн. Драма эрдэм театрт одоо 20 хэдэн жил ингээд одоо 30 жил ингээд ажиллаж байна. Тиймэрхүү юм бол зөндөө тохиолдчихсан байсан. Тэр 2007 оны үед чинь бол нөгөө хоёр талын урсгал чинь яг ингэж ийм нэг тийм байгаагүй шүү дээ. Тийм байгаагүй. Байгаагүй шүү дээ. Яг ингэ явчихдаг байсан. Ингэ явчихдаг. Зөрөө явчихдаг байсан. Тэр үед биш тэгвэл тий. Тий. Танд одоо яг тийм одоо яарч исэн эсвэл машина аяж гүйж исэн тийм тохиолдол байгаагүй. Нөгөө юуны тэр яг нэг явалк молкны халтурууд эхэлсэн, шинжлэлийн халтурууд эхэлсэн тэр үед би юун дээр Чингис зочдлууд дээр арга хэмжээ маань 18 цагт эхэлнэгээд энд жүжиг эхэлнэгээд 19 цагт одоо театр жүжиг эхэлнэ гэж байгаа байхгүй. Тэгээд би яг жүжиг ихсээс хойш би нэг 30-аад минутын дараа гардаг байсан. 2 дугаар үзэгдэл дээр тий. Тэгээд хажуудаа би алтан төрийг авцсан заяа. Алтан төр ба шүү дээ. Аа тэр явуулын хүн. Төрөө маань асуудал гарвал машин авч үлдэх. Тэгэл театрлаараа за яаж нээж ийн гэсэн. За одоо ер нь хөдлөөрэй гэл. Тэгэл одооныхоо төвчрээ бас чигж арай гайгүй байлаа шүү дээ. Ирэл багшийн дэдийн тэмдэглэл Чингис зочдуудаас ирэл багшийн дэдийн тэмдэглэл төвчрээд эхэллээ. Төрөөд машин өгөл гүйлээ. Театрлаг үүж байгаа шүү дээ. Тэгэл яасан 5 дугаар дуур ингээл төв зам дагуу ягууны замаар ингээл гүгээр гэсэн чи яг одоо юуны төв шуудангийн уулзсан тэн дээр яг бахардж шүү. Арин хурдан гүйтсэн бод. Тий, аан хурдан гүйтсэн чинь хаалгах гэж байгаа юм шүү дээ. Яана жүжигээс тэгээд хоцгууд ингээд тийм шүү дээ амар юм бол шүү дээ. Аюул бол шүү дээ. Жүжиг ихэлцэн явж байгаа юм чи. Уушаа театрын дэше машин эргэжээс нэг машиныг шууд сонгондоо шууд хайлуулаа. Өөж театрт яриад байсан чи. Тэг тасуусуу гэдэг дүү байсан. Тэгээд суугаал тэгэл эргээл ороод өөдүүдээс баярлаа мэрэж хийсэн үү юу. За хажуудлын аврын хаалга онгоолгороо тэгээгүйгээд орчих байхгүй. Тэрэн самбууд ардгаа таарл. Жижиг хэлцээ жижиг хэлцээс биш гадаас улаан галзуу орж байгаа юм чи. Бистээр тэгэл орс нөгөөдөл чи хувцс мовц. Тэгээ би ч бас яаж яах юм жиргэл сахлаад байсан сахал махлаа ингээд бэлдүүлсэн. Тэгээд би хамгийн гол нь миний партнер чинь тэгж манай гавьяат уран чимэг байсан юм чинь. Тэгээд уугд би хилцсэн байсан. Тэгээд уугд тэгж бодсон. За эргээд ууг урд бүжиж байгаа л ингээд хоттой бүж гэж бод эргээл харахад би ард нь ингээд яг бак зогцсоо битэр хаст толгордог байхгүй. За. Тэгэл байхгүй бол би яанаа гэж бодсон гэж. Яа. Эргээл харсан чинь би ингээд яг зогсчихсон чинь. Яг ингээд нэг санаа намарсан ингээд нүдэнд илэрж байгаа юм чинь. Тэр л нэг миний хамгийн амар тохиолдол тийм байсан. Тэр бол зөвхөн дахинд орсон байхгүй. Яа. Бидгүй тэгээд би чинь яалаа тэгээд байгууллагын дараад баригдсан юм чинь тэгээд 3 сарын 20% огсуулж илүү бас яасан шүү дээ. Харах хэмжээ авахж ирсэн шүү дээ. Таны юмыг сонсон чи тэр бол зүгээр яг нөө бахардах гэхээсээ илүү бараг л айцсан давхцаад дахиад нөгөө амьсгаан давхцаад бүх юм давхцаад ингээ явна. Яг бахардж байгаа юм чинь яах. Та хөгжим болохоор ямар хөгжим сонсож байна ер нь? Одоо сайхан. За би ч тэгээд одоо хуучс гэх юм уу тэгэл ер нь тэгэл харанг маранг харш марш 90-ад оны голцоо гадаадын дуудуулаа сонслоо гэсэн тектат ECM тэнч гэх юм уу. Шар гэл асцсан багт ингээд уулзуун ингээд төгжирсэн багт те зэрэгцээ чихж ороод байдаг шүү те. Тэрийг болмоор байгаа байхгүй. Тэрийг ч одоо болиулах гал зайлууд цагдаа нар ингээд зогсоод мөнгө хэцүү шүү. Тэр чинь ерөөсөө нөгөө хувийн ухамсар хүмүүжил гэх юм уу те. Хувийн соёл гэх юм уу энэ бүх зүйлээс шалтгаалж байгаа байхгүй. Энэнийг л өөрчилж энэ төвжрээ тайлбарлах юм бэл. Яг үнэ. Тархины төвжрээ тайлбарлаж энэ хотын энэ машины төвжрээ. За тэгээд зарлаад явах юм бол одоо утаа өнөр юу гэдгийг
тайлгнаа гэж. Хөөдөө боддоо штэ. Бас анхаарал сарниулж магадгүй шүү тий. Та бас анхаарлаа бас ерөөсөө сарниулж болохгүй шүү. Одоо энэ машин дэр нэг үнэн хэлдэг байна. Яасан ч огцсон хурдтай, яасан ч огцсон тооромцолтой гэдэг шиг. Тий. Амга болдоо. Тэгээ болдоо одоо ерөөсөө миний наглаа дууслаа штэ гэдэг шиг тий. Та энэ ч бол юу яах вэ? Чи өгвөл тий болоо юу тий. Энэ нөгөө манай театрын өмнөх талбайд яг хөө нийслэлийн даргын зөвшөөрөлтөө. Тэгээд чи миний тэр нэг рилийг харсан уу? Харсан. Харсан. Тэрний ажлаар явж байгаа. Тэрний ажлаар би ч одоо театрын нөгөө үйлдвэрчний орон даргын албан тайван тий да. засаал гэх юм уу, тайван эсгүүсэл бүр хийх гэж байгаа. Бүр үү? Манай театрын уран бүтээлчд ажилладаг албаагч тий. Манай үйлдвэрчний эвлэлийн гишүүдчтэй бүгдээрээ. За тэгээд энэ дээр хамгийн сонин манай одоо урчуудын эвлэл буюу манай залуу зураач уран бүтээлч бас бидэртэй нэгдээ гэсэн. Тэгээ одоо театрын өмнөх тэр сайхан талбайд тийм залуу уран бүтээлчдийн сайхан үзэсгэлэн гарна. Бидний энэ жагсаал бол зүгээр ингээд те огцор тийм жагсаал биш. Бас урлаг ажиллаа хийдэг тийм байлаар худлаа жагсаал биш те. Зөө. Жинхэнэ нөгөө зураач маань сайхан зураг гаргаад энэ талбай ийм байх хэрэгтэй юм а те. Энэ одоо 95 жилийн түүхтэй Монголын ууган театр. Ууган театрын өмнөх талбайд нэг бол одоо тэр сайхан одоо түүхэн хүмүүсийн хөшөө нөгөө бол сайхан усаар үлдээд байдаг юм шүү дээ. Бүх театрын өмнө нэг бол сайхан хөшөө дуусгал цэцэрлэгт хүрээл юм тий. Сайхан хүмүүс суугаад усан орлоор тийм л юм болохос хизээч ийм дэлгэцэл байдаг юм гэх. Амралтын өдрөөр шөнийн цагаар байхгүй. Бүр тийм ингээд хулгай хийгээ сурцсан тийм манайх арай дэндүү байна. Жагсаал цуглаа хийх хуулийг тусдаа хууль яадаг. Энэний хуулийнхаа дагуу нэг мөж үдэг юм байна. Тэгээд бичгийг хүргэх гэж. Дахта хань болж ирсэнд маш их баярлалаа. Хоёул хамт урчиж бичгааж. За тэгэх. Тэгээ. За ямарсан дөрвүүдээр бичгээ өгчтэй хоёлаа тий. Бичгээ өгч. Энэ үндсийн төв номын сан бас их гоё болсон шүү тий. Тий, би шитгэд орж үзээгүй. Үзэг байгаа юм шүү. Янзын гоё шүү. Бид нар бүр бүтэн театрын уран бүтээлчдээр ирж танилцсан. Чи ордоо захирлаас зөвшөөрөл авч байгаа дээрээ танилцсан. Үнэхээр сайхан юу болсон байлээ. Номын сан. Одоо төв номын сан тэнцэн бол ажиллахгүй. Тэр одоо хуучмаар гэнэ архив нь болсон шүү дээ. Архив нь одоо тэнцэн жинхэнэ ажиллана. Тий. Купе гэж юм чинь бүртгэлгүй байна гинэ. Бүртгэлгүй байна гэж гарах яах вэ? Тий. Тий. 30 минут болоо баха. За баярлалаа. Чихний 30 минут үнэгүй байдаг ах шүү. Тийм үү. Тэгэхгүй л эн чи юу яаж байгаа юм чи харахгүй л дээ тий. Тий. Түргэн нэг юм 10 асуулт асуутээ. За. Тэгэл та ингээл хариулал явах юм. За. Улаан гэрлөө, ногоон гэрлөө. Ногоон гэрэл. Автомат уу, механик уу? Автомат. За, хөгжим сонсож явах уу, эсвэл чимээгүй явах уу? Хөгжим сонсож. Хурдтай явах уу, айдуу зөөлөө явах уу? Дундаж. Дундаж гэж байгаа. Дундаж юу аахгүй. За тэгвэл айдуу зөөл. Айдуу бүсээ хийгээг хөтөлсөн байх шүү. За, ингэж болохгүй шүү, моги. Өөрөө ингэжтэй ингэ цаа. Ингэж болохгүй шүү, моги. би зүгээр анхааруулж хэлж байгаа шүү нэг. Жишээ болгооч тийм үү. За, нэг хурдан асуулт юм бүр дундуур нь бүс яга дастаа ичлээ. Тэ. За. За, өглөө эрт явсан дээрөө орой юу? Өглөө эрт. За, одоо бол Google Map хардаг болсон шүү дээ. Эсвэл мэдрэмжээр явах уу? За би ч юм мап хардаг юм да. Мэдрэмжээр яв тий. За, ганцаараа ер нь явсан дээр үү эсвэл хантай юу хамт явсан дээр үү? Ганцаараа дээр штэ баг. Кофе юу, ус уу? Ус. За, кино юу, театр уу? Мэдээж театр. За. За, хамгийн сүүлийн асуулт нь Том Хэнкс үү, Амгаланбаатар уу? Том Хэнкс штэ. Агуу амт штэ бурхан юу ярьч. Бас театртай хайртай гэдэг нь бас мэдэгдэж байна. Тэгээ театрын энэ сайхан баяр одоо ингээд бас тохиож ийн. Дээрээс нь бас театрын төлөө одоо ах маань бас ингээд хоёргүй сэтгэлээр те зүтгэж явж байгаа энэ сайхан үйлсэд бас их сайхан амжилт хүсмээр байна. За баярлалаа. Тэгэл явж ирсэн өөрөө бас залуудаа дөнгөж оюутны ширээн салаад залаачгүй хата шахуу бидэртэй хамт л одоо театр дээр тоглодог байсан шүү дээ. Атган жүжигч жүжигч. Би ч төгссөн байсан да. Залуу өмтөлч болсон байх та тий. Тэр чи одоо тэр 2006 он шүү дээ. Тэр тий 2020 жилийн өмнө. Тий. Тий. Чинь атган жүжиг. Тий тэрнээс өмнө одоо би яг тэр хар цат
хурдан тэгэл дээрээс нь амьдрал чиний төлөө өөрчлөлт Оо тийм шүү дээ. байгаа тэр жүжигүүд өмсгөлж Өмнө биш дээ. Тэр чинь атгын жин дараа байхгүй. дараа байлоо. Дараа байлоо. Тий дараа. Амьдрал чиний төлөө ч юм бол нөгөө юу гэсэн хар цатан гэсэн дараа юм. 2007 онд мөнхөө өгшин тий. хөөгшин тий. Тий сайхан жүжигүүд бас оролцчихсан тий. Театрын бүтээлүүд үзэх аюу гоё байдаг. Ингээл театрт бас энэ тайзан дээр гарч тоглоно бас ах эгч нартайгаа хамт байна гэдэг бол бас их хувьтай азтай. Одоо өнөөдөр ингээл ахтайгаа бас зүгээр нэг юм аагаас Б чиглэл рүү явсангүй шүү дээ. Бас нэг сайхан том үүлийн бичиг хэргийг бас хамтдаа хүргэлж. Атгын өдөр чи биш нөгөө хилчээр явдсан шүү дээ. Тийм шүү дээ. Эрхэс горлоос хотгийн салжууд мэрэгт тайчуудын тэргүүнээр алхуй буулагт хуран цуглаж жам уухыг Монголын гүр хаанд өргөмжлөө гэж. Зүвчийн илч болоод дараад нь тэр нөгөө юун дээр насаахт зүвчийг насрахт нь яг нөгөө шагаа өгдөг. Цагаад өгөөдөө 2 үтэйгээ байж чи орж би орж ирдэг. Чи боогийн өтөр чинь боогийн өгөөдөө би цагаад тэр их гоё үзэгдэл байсан шүү дээ. Тэр их гоё үзэгдэл. Бас хүмүүс их гоё огшоо. Чи гэдэг байхгүй нөгөө чамаг орж ирэхээс чи өмнө тэр чи одоо хэдэн 20 үзэгдэлтэй гэж яддаг л 20 гэдэг үзэгдэлтэй. 21 үзэгдэлтэй тий. Тэгэл тэр үзэгдэл дээр ингээл тэр 20 эд үзэгдэл буруу. Тэр чинь хүмүүс ч гэсэн нам сугаал үздэг. Тэгэл маас ихтэй дээрээс нь тэр ховц сэрэл тухайн үедээ л бас янз сайхан жижиг байсан. Ахнууд өөрөө ийм мопед унж явдаг болохоор мопедтэй хүмүүсээс айгүй хайрлалтай шүү дээ. Энэ чинь нэг шисэн машиныг төвжирлээс одоо зогсоож ирэх гэсэн үг байхгүй тийм. Сая бол та айгүй тийм хүндэлтэй бүр ийшээ ингэж даялаж өгч шүү дээ тий. Тэгээ ер нь бол яг мопед мотоцикл хилдэггүй ер нь бие биендээ гоё хүндэлтэй таны тэр нөгөө хилдгээр тий гоё ухамсартай байх юм бол бүх одоо тийм бол энэ төвчөөшин гайг ингээл урсаад яваад байгаа байхгүй. Урсаад явахаас гадна хүмүүс тэгснэ их стресстэйгүй байх тийм харин тийм. Тэгэл одоо манайх чинь яг тэр нөгөө та би гэдэг юг сураагүйсээ болж хоорондоо орж иж ингэж нэгэн төрүүлж авах гэж нөгөөх нь зам тавьж өгөхгүй гэж мөрөлцөөсөө болж гарч иж зодтолж байна. Тэгж байна. Тийм ээ. Аймаа шүү дээ. Тэгээд тэрнээсээ бол тэгээд гинт хэрэгтэн болж байна. Таны одоо яг хамгийн явах гоё дуртай чиглэл хаашаа вэ? Бүх чиглэл одоо мэдээж ажил руу явах чинь хамгийн сайхан байж таа. Гэхдээ одоо бүх чиглэл төвжирлтэй. Эдгээр сайхан таадаж гэдэг нөгөө хүүгээ сургуулиас нь авах. Хүргэж өгөх гэдэг сайхан хөөрхөн чиглэл байж таа тэр чинь янз сайхан шүү дээ. Төвшөөдөөс одоо хамгийн амар нь би сургуулиас нь бас авдаг байлаа гэж. Яг нөгөө нэгдүгээр сургууль сурдаг байсан. Тэгэл хамгаа гэдэг чинь нөгөө жүжигийн эрдээс одоо бэлтгэлтэй аль муугийнх нэг юу темкаг аваатгаж тэмүүлэн темкаг аваатгаж гэл. Тэгэл яг ойрхон л доо үн тий. Алхаал ороод ирнэ. Тэд нар чинь тэгээд яг л бас театраар өссөн шүү бас. Тэгэлгүй яах вэ? Бэж хотын үндэсний драма академи гэж саяхан шүү дээ. Саяхан л өгч чинь. Одоо яг 2006 миний хүү яг нэгдүгээр ангид байсан байхгүй чи яг атгын үеийн сургууль тий тэр үеэр л ахыхаа үзэгдэлтэй орцсон үед нь хүүгээд темкаг авчирдаг байсан байна шүү дээ тий. Нэг зогсоод таг шүү дээ. Таг тий. Яг энэ одоо төрийн ордны. Тий. Тэгээд юу энэ нэг авааран төхөөгөөрөө баярлалаа уушлараа гэдгийг хэлэх чинь бас том соёл. Айтайхан соёл юм байгаа шүү дээ. Та бас өгж ин тий. Өгж ярь бишээ ийш иргэдэг уулзалт явахгүй бол харин ийш дарцсан чинь арын машин сигнал чинь тэгэхээр би sorry. Энэ ч гэхдээ юу яд юм бэл аюугаа хүн тайвширчт юм бэл. Тийм шүү дээ. Ингээд шууд аваараа өнгөтөө бас уучлаарай те баярлалаа гэж илэрхийлж байгаа шүү дээ. Одоо ингэдэж шүү дээ. Одоо юу гэдгийг туулын хурдын зам барихад 30% төвжил буурна гэж. Миний ярьснаар энэ техникийн төвжээг үүдээр тайлах юм бол 50% нэрнэ шүү. Би зүгээр нэг хаанч хэл. Одоо тархины төвжээг тайлахын тулд яах вэ? Одоо тэгэхээр ч одоо бүх хүмүүс энэ нөлөөллийн аянд нэгдэх ёстой байхгүй. Би дээр нөгөө Жанцнаар ахын ярьсгыг сонсч байлаа л та. Соён гэгэрлийг зөвхөн соёл урлагийн ажилтнууд өгөх ёстой юм биш ээ тий. Одоо энэ одоо бидний толгой дээр сууж байгаа юу гэдэг улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, их хурлын одоо бүр 126 ус 126 гишүүн, төрийн албан хаагч юу гэдэг одоо цагдаа цэрэг тусгай хүчнийхэн бүгдээрээ тий зэрэг цагдаа онцгой байдал юм шиг. Ер нь бүх хүмүүс бүгдээрээ нөлөөлөгч байх ёстой байхгүй та. Зөвхөн соёл урлагийнхан те олон даагчтай олон танигдсан гэдгээрээ соёл урлагийг түгээж одоо юу гэдгийг соён гэгэрлэх биш. Энэ соён гэгэрлэл чинь их хурлын эрхэм гишүүдээс та нараас ирэх ёстой байхгүй юу? Жанснаар угаа маань ярьж илаа. Тэгээс ямар гоё үнэн хэлвэр гэдэг гэж л. Тэгэхгүй одоо юу гэдгийг их хурлын гишүүд нь одоо сошиал солиороо дорлоод байдаг ч юм уу
ингэж болохгүй байхгүй да. Тэгэхээр хар багаасаа л да хар багаас нь ингэ хүүхдээ хүмүүжлэх ёстой л да. Гэтэ одоо ч оройтойгөө шүү дээ. Оройтойгөө тий. Таны гоё энэ тархины төгжээ соён гээрүүлэх ажил бол зөвхөн одоо урлаг соёл гэхээс илүү Монголын ард иргэд бүхий л хүмүүстэй энэ дээр хамт нэгдэж давлгаалж оруул. Сүхбаатар дүүргийн 7 дахь руу гараад бичиг хэрэгтэн саяын бичиг өгөө те. За одоо бид жигсаал цуглаа хийх гэж байна гэхэд одоо тэр 3 бүсгүй бас сайхан хүлээж авч штэ те. Оо за болно. За манай хуулийн хэлс хянаа танд ингээд нэг өдрийн дотор ч юу хариу өгөх ёстой. Тэгэхээр би гуйлаа штэ. Өнөөдрийн дотор ингээд өгчөөрөө бид нар маргааш юугаа эхлэх гэж байгаа шүү гэдэг. Инээмсгсэн байдалтай гэж хүлээж авна. Энд чинь одоо үүднээс угтах хандлагаас ахуулаад эн чинь саяхан бүсгүйчүүд бол ингээд төрийн албаа гэгчтэй тийм ээ. Тэгээд сая ирэл үгүй эн чинь үгүй нэг өдрийн дотор үгүй. Хуулийн хэлцээг мэднэ бид мэдэхгүй. Би бичгэж л ингээд ингэсэн болвол одоо бидний байдал ирэх нь шүү дээ. Яг үнэ. Тэгэх юм бол би бүхэн бичиж та нар юу гэж байгаа юм бэ? Та нар төрийн албаа одоо хүмүүст үйлчлэх хэрэгтэй хүмүүс үү? Та нар яагаад надтай гэж харж байгаа ингээл одоо муудлахаас ахуулаад харилцаа сарилцаа байхгүй да. Одоо тэхийн тулд мэдээж ингээд нөлөөлөө ингээл манай замын цэгдэх ялангуяа их хийдэг л тэр одоо ааж явал аандаа хөрн яарад яах вэ те? Архиухай болим болигээ те? Би татгалцсан те? Ятгах тусам нэгч гэдэг юм уу. Энэ нөлөөлөө зөвхөн замын цагдаа энийг яг урлаг соёлын бид хэд ингээл энийг ингээд олон түгээгээд ингэж явдаг л да. Эний чинь ерөөсөө машин унаад хөдөө 100 6-аар хамгийн хайртай бүхнээ ингээд машин дүргэж авч иж байгаа бүх хүмүүс бодчих хэвээр байхгүй. Би яарад яах юм бэ? Юунд яарж байгаа тийм шин. Хайртай бүх хүн хань нийслэн үр хүүхдүүд хамтдаа ингээд явж байна. Тэгээд амраад одоо наад бид нар олон хоног 7 хоног 10 хоногийн амралтаараа явж байгаа хүмүүс чинь ямар цагаа бүртгүүлэх гэж яарж байгаа ш. Тэгэхээр яарад яах юм бэ тийм шин. Тэр нөлөөллийн аяны нэг самбарыг харсан л бол эндээ аваад бүгдээрээ аав ээж байдаг, бүгдээрээ хань нийслэлтэй байдаг. Тэр аав ээжүүд үр хүүхдийнхаа соёнгийн хэрэглэгч тийм үстэй. Гэдгийг зөвөр дахиндаа авчвал манайсын дахин төгжээ маш амархан одоо тайлагдаад энэ хотын төгжүүлж гэсэн 50% буурна. Би яг хэлж байна. Тийм. Энэ бол өстой яг Ванга шиг хэлж байгаа. Монгол улсын гавьж жигч Амгаланбаатар ахын маань бас үрээснээр энэ соёнгийн гэрүүлэх тал дээр хүн болгон соёнгийн гэрүүлэгч бай гэдэг маань өөрөө тархины төгжээг тайлж байгаа юм шүү гэж би бол бодож байна тий. Тэгээ одоо хоёулаа гоё эргээд нэг гоё дурсамжлага орё л да. Анх одоо яг жолоо барьж исэн нэг тийм мартагчгүй гоё дурсамж байна. Одоо факталж исэн ч юм уу. Эсвэл бол одоо яг машины анх өрүүлний ард одоо сууж исэн тэр дурсамж ч юм уу тий. 8 9 тэр 9 дугаар анги байна. 9 дугаар ангид л нөгөө тийм аваад хулгай. Энэ хулгай шүү дээ. Тэгээд ингээд давхсан чинь тэр нөгөө сумын төвийн нэг юм нэг ингэрдэг ингээд тавьсан ингээд нэлийн ингээд хазааж болоод юу далиж тавьсан юм шиг байна. Мөн ээж минь чихээд дараад наа чин онголтоо штаа гэж орилж ирсэн ингээд. Тэр миний санаас ерөөс гардаг. Яа. Тэрс эйгүү штаа. Эйгүү жоохон хурцаач тий. Тэгээд механик 69 дэмдэгнээд бас гисэн машин. За юу DJ маань цэнэгэн дуусчлаа. Тэгээд уцлуугаа шилжлээ. Өөрөө барьнаа. Тэгээд ямар ч байсан ах маань бас урилга хүлээж аваад дүүгийнхэн бас подкастэнд оролцсонд бас маш их баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. За зүгээрээ хоёул энэ үуч бас аюу хүнд хэрэгтэй зүйлүүдийг бас ярилцлаа шүү дээ. Харин тий бүр одоо маш бүх жолооч нарт монголчууд хэлэх тийм одоо урайлгыг бас. Тэгэхээр ажил үйлс уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн өрөмөр байна. За баярлалаа ингээд ахтайгаа хамт Сүхбаатар дүүргөлөө очиод нэг сайхан том ажил амжуулаад тэгээ буцаа театр дээр ирж байна. Ингээ хамт явсанд баярлалаа. Тэгээ подкастт орсонд баярлалаа. За уран бүтээлийн бас өндөр амжилтыг хүсье дүүдээ. За энэхүү подкастыг үзэж байгаа нийт хүмүүстэй одоо замын хөдөлгөөнд бүгдээрээ соёлтой сайхан оролцъё гэж уриалмаар байна. Соёл зөвхөн танаас эхэлнэ шүү.